Монголчуудын хүсэл зориг итгэл өмчлөл ойдлогоо төсөл хөдлөх ёстой, эдийн засгийг тэлэх хөдөлгөх хүч болох ёстой гэсэн байр суурь итгэл үнэмшлэр энэ гэрээ байгуулагдсан гэдэг нь харагдаж байна. За тэгээ үр дүнд нь ойдлогоо хэмээх дэлхийд тэргүүлэх гүний уурхай ашиглалтанд орсон. Тэнд мянган монгол залуучууд ажиллаж байгаа. Маш олон зуун компани ханган нийлүүлэгч хийж байгаа. Тэгээ үүнтэй хинч маргахгүй үгүйсэхгүй бах. За харин нөгөө талаас төслийн өгөөж гэрээ байгуулахт үеийн хүлээлтэнд төдийлөн хүрсэнгүй гэдэг дээр ч өнөөдөр хүмүүс санал нэгдэж байгаа шиг байна. За тэгээд энэ зургийг сая харуулж байна. 71% ойдлогоо төслөөс монголчуудыг хүртэх нийт ашиг гэж бичсэн байгаа. Тэгэхээр нэгдүгээр асуулт. Ойдлогоо төслөөс монголчуудыг хүртэж байгаа нийт ашигын өнөөдрийн байдлаар яг танай дотоод тооцоогоор хэд байгаа мөнгө зөвхөрлөө. Тэгээ танайх одоо өнөөдөр яг энэ рекламыг хийх байсан бол яг ямар байдлаар үзүүлэх байсан бэ гэсэн асуулт байна. За Монголын талын өгөөжийг ер нь хэрхэн яаж томьёолж ирсэн бэ гэдэг дээр Тэмүүлэн гишүүн бас түрүүн ярьсан. Энэ талаар бас нэг тодорхой яг томьёол бас хэлж өгнө гэсэн асуулт байна. За хоёрдугаарт өнөөдөр ойдлогоо компанид хуримтлагдсан үр төлбөрийн талаарх ташаа ойлголтуудыг залруулсан мэдээлэл нээлттэй болж байна гэж ойлгож байгаа. За Монгол улсын эзэмших 34% ноогдох зээл манай улсыг өрөнд оруулаад байгаа гэж нийтлэгээр бид нар ойлгож ирсэн. За тэгвэл 2022 онд манай талын 34% ноогдох хувьцааны санхүүжилт 2.3 тэрбум $, өр тэглэгдсэн байгаа. За үүний 1.4 орчим тэрбум $, нь үндсэн зээл 900 орчим сая $, хуримтлагдсан хүү байжээ. Одоо Монгол улсын засгийн газар ойдлогоотой холбоотой ямар нэгэн үр төлбөр хүлээхгүй буюу тухайн үед улсын хурлаас тавьж байсан 34% ямар нэгэн үр төлбөр үүсгэхгүй хувь эзэмших гэсэн шаардлага биелсэн гэж ойлгож байна. За 2022 онд энэ 34-ийн үр зээлийг хэрхэн яаж тэглэсэн бэ гэсэн асуулт байгаа. Энэ талаар Rio Tinto компани төлөөл тодорхой тайлбар хийнэ үү? Анх бас танай компаниас албан бичгээр санал тавьсан гэж ойлгож байгаа. За мөн засгийн газраас энэ асуудлыг хариуцж ирсэн те Солонгоо дэд сайд хариуцж ирсэн. Энэ тал дээр бас нэг яг тодорхой тайлбар хэлхийг хүсэж байна. За 34% ноогдох үр тэглэгдсэн боловч төслийн дийлэнх хөрөнгө оруулалт зээлээр хийгдсэн учраас компани хуримтлагдсан зээлийн хүүгийн үлдэгдэл нийлээд 18.7 тэрбум $, болсон талаар шинжээчд мэдээлэл хийлээ. За энэ бол засгийн газрын үр төлбөр биш боловч Монгол улсын нийт үрийг нэмэгдүүлж байгаа манай макро эдийн засгийн үзүүлэлтэнд бас нөлөөлж байгаа ийм тоо юм байгаа. Энэ ташрамт хэлэхэд 2016 оны сонгуулиар Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртөө оллоо гэдэг зүйл дээр энэ ойдлогоо бас өөр орж. За Жаргалан гишүүн нэмэлт 1 минут. Эдгийг бас дурдмаар байна. Өнөөдөр бол нэг хүнд ноогдох үрийн хэмжээ аль хэдийн 35 сая төгрөг давсан. Rio Tinto компани бизнес загварыг дүгнүүл хувь нийлүүлэгчийн зээл нэрээр охин компанидаа өндөр хүүтэй зээл олгож байна. Менежментийн төлбөр гээд нийт төслийн мөнгө урсгалаас 6% төлбөр авч байна. Компани борлуулалтын гэрээнүүдийг бүтнээр нь хянаж байна. Монголчууд ямар хүлээлттэй байсан бэ гэхлээр хөрөнгө оруулагч тал төслийн хөрөнгө оруулалтаа бүтэн хийн мөнгөтэйгөө менежменттэйгээ орж ирнэ гэж бодож байсан. Гэтэл менежментийн төлбөр нь 6% төлбөртэй, мөнгө нь 11% хүүтэй болжээ. За 3 дугаар асуулт. Татврын байгууллага ойдлогоо компани тайланг үнэн боддоор хянж чадж байгаа юу? Бидний чадах хүрч ийн үү? Ямар асуудал гардаг вэ? Ойдлогоо компани хуримтлагдсан зээл болон хүүгийн асуудал татвар ногдуулах орлогот хэрхэн яаж нөлөөлж байна? Компани зардлын хэдэн хувийг зээлийн хүү эзэлж байгаа вэ гэдэг асуулт байна. За мөн ногдол ашиг заавал одоо За Жаргалан гишүүн нэмэлт 1 минут. Хөрөнгө оруулалтын гэрээнд ногдол ашигыг заавал одоо бүх нөгөө санхүүжилт төлөгч дууссаны ар дээр хуваарлна гэсэн заалт байгаа. Гэхдээ Монгол улсын компанийн хуулиар бол ногдол ашигыг хуваарлах асуудал бол нээлттэй байгаа. За энэ асуудал дээр ер нь бол туц дээр ер нь ямар нэгэн яриа хэлцээрүүд болж ийсэн үү гэдэг талаар бас баясгалан тузын гишүүнээс асууя гэж бодож байна. За тэгээ өнөөдөр бид бол зөндөө олон асуудал дээр бас тодорхой хэмжээний нэгцэн ойлголтууд төрлөө гэж харж байна. Гэхдээ цаашлаад ч гэсэндээ энэ асуудлууд дээр нэгцэн ойлголт төрхийн тулд та баасан гаригийн сонсгол дээр тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж исэн Эс Баяр, Сүв Батболд нар бас ирээд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлжүүл бас
сайн байна гэсэн ийм бодолтой байна. Яг л энэ чинь өнөөдөр баяр цогт дараа ганцаараа л одоо энэ зээлийг дур мэдээд хийцэн юм шиг суугаад байгаа. Тэгэхээр тухайн хүмүүст бас ийм боломж байгаа гэдгийг бас эцэст нь хэлхийг хүсэж байна. За